цээжилцгээе найзуудаа. Хөөрхөн дүүдээ. Хөөрхөн дүүгийн хөлн жаахан, хөлдөө өмссөн байтган жаахан. Тоотой дүүгийн толгойн жаахан, толгойтой таарсан малгайн зөөлөн. Инх дүүгийн аман жаахан, аманд нь ургасан шүдэн цөөхөн. Дүүдээ дүүдээ, дүү минь хөөрхөн, бүлтгэр дүүний бүх юм нь жаахан. Сайн уу инжрээ? Сайн. Сайн уу? Сайн. Сайн сайхан юу вэ да? Надаар тэгээ юм байхгүй. Юм байхгүй. Инжрээ. Улам хөөргөн болцсон юм уу? Улам өндөрч болцсон юм уу? Чи арай бид хоёроос ичээд байгаа юм биш үсттэй. Гүйцтэй та яас юу гэж ичтээ? Хээ? Хичээл нь хэр вэ? Сайн. Хичээлээ сайн хийж гин үү? Даалгавар сайн хийж гин үү чи? Хийж байгаа шүү дээ. За инжиртэй ч юу ярих вэ? Инжир ч угаасаа ангийнхаа он сурлагт нь гэсэн шүү. Харин тийм гэсэн. Манай инжирт ч угаасаа чадахгүй юм баг байхгүй дээ тий? Би харин нэг өдөр даалгавар дээрээ анхаарал тавихгүй. Тэгээд жоох удаа хийгээд За. тэгээд зүгээр суусаар агаад ядраад дараа нь дахиад нэг хийгээд тэгжсэн. Тэгэхээр чи жоохон ядраад тэгээд даалгавраа жоохон хоош тавьсан юм байна тийм үү? Хүй, найзуудаа. Нэвтрүүлгээ эхлэх үү? Тэгэл та. Гурлаа бүрс тэг өөр юм ярьсан байж шít. Нэвтрүүлгээ мартсан байна шít. За. Нэвтрүүлгээ эхлүүлье. Сайн байцгаана уу найзуудаа? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Өнөөдрийн манай бөөрөө мөөрөө хүүхдийн нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид нар маш сонирхолтой зүйл найзуудтай бэлдсэн байгаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийг анхаарал тавин маш сайн сууж үзцгээгээрэй найзуудаа. Та нар бэлэн үү? Бид гурав бэлэн тийм ээ? Бэлэн. Билээ. За манай өнөөдрийн тэмдэг эхэллээ. Найзуудаа өөрсдөө танилцуулаарай. Төгөлдөр гэдэг. Алтан зол. Намаа одон төгсөн гэдэг. Намайг төгөлдөр гэдэг. Хүүхдүүдээ одоо ийштэй та нар аль ямар сургууль сурдаг гэдгээ хэлчихэж дөхөө. Би 12 дугаар сургуулийн 3-ын зэнг. За алтан жаргал. 89 дугаар сургуулийн 3-ын гээ алтан зол. Төгөлдөр хаан сурдаг гэлээ? 13 дугаар сургууль сурдаг. Өө нэр асуулт асуухаас өмнө та дөрөв чи ингээд 2-2-оор нэг баг болцсон байгаа штий. Тэгээд өөртөө нэг нэр бодоод алчих төхөө багтаа. Баруун гартал сууж байгаа хоёр найзтай штий. Дайчид гэд нэр өгчээ. Дайчид. Ямар вэ? За чиний зүүн гартал сууж байгаа хүүхдүүд болохоор Шилдгүүд гэд нэр өгчээ. За бөөрөө асуулт асуугаарай. За. Намайг асуулт асуухаар байна штэ. Гараа өгөөд хариулна шүү. За. За, эхний асуулт. 12 жилийн 10 дахь амьтныг нэрлээрэй. Уян өхөй. Тийштэй хулган үхэр гээд нөгөө явдсан штэ. Тэгээ 12 жил байдаг да. Хөөе, та нар ингэхэд өөрийгөө ямар жилтэй гэдгийг мэддэм үү? Мэдэн. Бүгд ямар жилтэй? Туулай. Могой. Тэрэндээ ч адилхан 12 жил байдсан штэ. Тэрний яг 10 дахь жилийг нь ямар амтан гэдгийг нь хэлүүлэх гээд ахгүй да. Би л үхэр жилтэй. За тэгвэл нь штэ. Бүгдээрээ 12 жилээ эхнээс нь нэгээр нь тоолоод үзхөө. Эхлээд нэрлээ заяа. За би эхлүүлье. Тэгээ цаашаа та нар өөртөө аваа яваарай. За. Хулган,
Үхэр, бар, Туулай. туулай. Тэгээ юу лээ? Инжирээ чи мэдгүү? Туулай. Ой. Туулайн дараа юу яадаг вүлээ? Лоо. Лөө? За тэгвэл байж тээ. Би та нарт энэ яг 10 дахь жилийнх нь амтныг байж тээ. Дуу хоолойгоор ингэж дүрсэлж үзүүлье заа юу. За. За анхааралтай сонсоорой. Галаа. Шилдэгүүд баг гараа өргөлөө хариулаарай. Дахиад. Дахиад. Сайн байна. Зөв хариуллаа. Тэгэхээр шилдэгүүд багт 1 оноо өглөө заа юу. За. За, миний дараагийн асуулт. Та нар ямаа гэж мэднэ үсттэй? Мэдэн. Ямаа чинь ямар амьтан билээ? Өвс идэн. Өвс иддэг, Ус уудаг. тэгээ ус уудаг. Ямар балын нэг гэдэг вүлээ? Дөрвөн гэр. 4 бэрх биш ээ. 5 хошуу мал штий. 5 хошуу малын нэг чи ямаа идтээ? Тий. За, ямаа байна штий. 10-наас хүрээд яадаг вүлээ? Эвэртэй болдог. Би л мэдсэн тийм юм. Ямаа юу? Ямаа 10-наас хүрээд яах вүлээ? Дараа нь Юм мэдэн. Ус уу. за юм идэж болно, усууж болно өөр. Яг зөв хариултанд надад хэрэгтэй шүү. Яг зөв хариултыг нь би тооцсон заа юу. Дайцад баг гараа өргөлөө хариулаарай. Хөгшөрдөг. Хөгшөрдгөө. За дүгчээ шүү. Гэтэ яг хөгшөрдөг гэдэг зөв хариулт байхгүй. За дахиад сайн бодоорой. 10-наас хүрээд дараа нь Бас дахиад дайцад баг гараа өргөлөө хариултыг нэрээ. үгүй. Эрэгтэй эмэгтэй гэж хоёр юм. Яагаад вэ? Одоо ингэ та нар ч гэсэндээ 10-наас хүрээд яадаг вүлээ? За би бүр сайн ойртуулж өгч байгаа шүү. За. Би цагаан бодоо идүүллээ шүү. За. Та нар ч гэсэн 10-наас хүрээд дараа нь яах вүлээ? Тэрнтэй адилхан ямаа ч гэсэн 10-наас хүрээд Дайцад баг гараа өргөлөө хариулаарай. за Янгар болдог. юу болтгоо? Янгар нү. Үгүй. За биелав биш үү? Биелав 10-наас хүрэхээр дараа нь 11 нас хүрнэ. Тэгвэл ямаа яах юм болоо? Манай ах бүр энэ асуултан дээр ингэсэн баггүй юу? Өхнө гэж авт юм да. 10-наас хүрээд өхнө гэж авт юм. 10-наас хүрээд яа нэг нэ инжирээ. Яадаг гэсэн бэ тань ах чинь? Манай ах маань нөгөө нэг өхнө гэж хэлээд байсан шүү. Үхнэ. Гүү штэ. Юу гэж тэ тий? 10-наас хүрэхээр дараагийн төрсөн өдрөөр 11 нас хүрнэ үсттэй. Тийм. Тий? Та нар ч гэсэн 10-наас хүрэхээр дараа нь 11 нас хүрнэ үсттэй. Тийм. Эсвэл та нарт 10-наас хүрэнгүүт чи ивэр ургад юм уу? Үгүй. За энийг тэгэхээр аль багын ч зөв хариулсан гэж тооцохгүй. За 3 дахь асуулт. За одоо яг анхааралтай сайн бодож байгаад хариулаарай. За. За. Эвтэй дөрөв амтны. Оо. Яг хэлэх гэж шүү. Эвтэй дөрөв амтан дээ шүү дээ. Ямар амтан байдаг вэ? За. Сармагчин. Тууяа. Яг. За гараа өргөсөн. Хин дөрөвс гараа өргөсөн бэ энэ. Хоёулаа гараа өргөсөн байна. Хойлоо гараа өргөсөн үү? Аха. Тэгтээ биш дээ. Тэр чиний дугуй зүүн гар талд сууж байгаа жижигхэн найз хамгийн түрүүнд нэг хэлхшээ болсон байхгүй юу? Тэр найзыг сонсъё л та дугуй. Тэгээ. За тэгвэл байдаг. шилдэгүүдийг за. Чи хэлээрэй найзаа ямар амтан байдаг гинэ? Зөв байдаг. Юу байдаг аа? Шувуу. Шувуу. Ямар шувуу байдаг вүлээ? Чихэн үдээ. Өөр ямар амтан байдгийг жижигнээ хэлээрэй. Өөр зам. Зам байдаг. Сармагчин. Зам байдаг. Сармагчин байдаг.
Савнцан байдаггүй зөө. Сармагчин байдаг. За. Чи дөрөвнийг туяа гэдээсэн үү? Туяа гэд. Шуутай. Тэр чи туулаа гэж байгаа тий? За туулаа гэдэг. За өөр. Одоо нөгөө яриад байгаа шувуу чи ямар шувуу байдаг вүлээ? Шувуу чин дотроо зөндөө олон шувуу байдаг шүү дээ. Тэрний яг ямар шувуу нилээ? Жижиг шувуу байдаг. Хамгийн жижиг жижиг шувуу байдаг. За тэр жижиг шувууны нэрийг чи мэдгүй? Мэдгүй бас. Түүний ямар хөлч удаа мэдгүй. За одоо тэгвэл дайжид багтаа боломж олгоод үзгүү. Тэгээ. За дайжид багийнх нь нэрлээрээ. Заан, сармагчин, тэгээд туулай, тэгээд шувуу. Шувуугийнх нь нэрийг хэл. Нэрийг. За би яг 5 тоолыг заа юу. Тэгээд та дөрөв тааж чадахгүй байх юм бол би хариултыг нь илдээ шүү. 1 2 3 4 5. За хариулт нь тагтааш тий. За ямар ч байсан асуулт манд дуслаа. За дараагийн тэмцээн маань юу илээ инжирээ? Хинэн дээр чи нэг цаас байгаа чи хоёр багтаа нэг нэгээр нөгч. Наа цаас дээр чи өгнөд бичсэн байгаа байхгүй юу? Тэгээд зөв байрлалд харуулад зөөр цэцөөг олгоорой за. Бодох хугацаа өгье. Сайн ярилцаад бодоорой. Одоогийн байдлаар шилдэгүүд баг 1 оноотой байгаа шүү. Хэрвээ энэ шилдэгүүд баг гараа оруулаа харуултаа. Багаасаа болох хүн унгаасаа болох хүлэг. За, наадхаа чи нөгөө зүүр төсөөг олох байхгүй юу? Зөв байрлалд оруулаад. За, одоогийн байдлаар шилдэгүүд баг 1 оноотой байгаа шүү дээ. Дайчид багт боломж бас байгаа гэсэн үг шүү. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24 25 26 27 18 19 20 21 22 23 24
8 9 10. За. Аль баг дөрөв жил хөө? За дайч баг хэлээрэй. Эвийг эрдмийг сэтгэлээр хичээлийг. Инжир чи мэдгүү? За тэгвэл инжир хариултыг нь хэлээд өгч. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа. За нөгөө багийн үгийг. Эвийг сэтгэлээр эрдмийг хичээлээр. За ийм хариулт байсан байхгүй юу та найзуудаа? За тэгэхээр шилдэгүүд баг маань 1 оноотой төрүүлээд шилдэгүүд багтаа баяр хүргэе. За баяр хүргэе. За өнөөдрийн манай тэмцээнд шилдэгүүд баг 1 оноотойгоор төрүүллээ. Дайчид баг харамсалтайгаар та чадаагүй учраас удааллаа. Тэ? За шилдэгүүд багтаа дахиад бүгдээрээ баяр хүргээд. Баярлалаа. Эрт үрдийн цагт шин сайхан хувцанд туйлын дуртай хамаг мөнгөө хувцанд өгч шин сайхан хувцсны төлөө хаан цуслынхаа сан хөмөргийг хайр найргүй урьдаг нэгэн хаан байлаа. Тэр хаан өдөр бүр цаг тутам цолж өмсдөг олон хувцтайч сэтгэлд нь үүрэлсэн атгах шунал бодол нь хязгааргүй ихийг ямагт үсэж өөрт байхгүй элдв чамын хувцс олж өмсөх талаа бодож тэрхээ гашилгаж суун. Гэтэл нэг өдөр хувцсан дуртай хааны эзэн тулсад гадны хоёр луурч ирээд бид тосог торго нэхэж хувцс уралдаг хүмүүс. Бидний нэгсэн торгонд хорвоо тосгүй нэгэн гайхамшид бий.
тэр торгоор хийсэн хувцас зөвхөн ухаантай мэрэгдэд харагдаж харин ухаан муутай мулгүй хүмүүст харагддаггүй юм гэсэн цууг таржээ. Энэ цуурээ амнаас ам дамжин явсаар хааны чихэн төрчээ. Гэтэл хаан энэ хорвоод хосгүй хувцыг өмсөж үдэхин зэрэгтэй өөрийн албатуудыг ухаантай эсвэл тэнэг хэсгийг амархан мэдэж болох нэ. Тэгвэл энэ хувцснаас ч нэгийг нэхүүлж авъя гэж шийджээ. Ингээд нөгөө хоёр лойрснийг дуудулж өөр зөриулж тэр гайхамшигт хувцаа даруйхан урлагийг тушаалаа. Хоёр лойрчин хувцас ихэд зориулсан өнөд бутас хавах хэрэгтэй гэж худлаа ирж хааны сан хөмөргөөс их мөнгө гаргуулж аваад яг л хувцас урлаж байгаа юм шиг бүхэлдэж тонголдож ёсоор бүтэн өдөр болов. Хаан ажлын явцыг шалгуулахаар хамгийн мэрэгэн ухаантай шадар сайд өгнөө хоёр ойдолчин руу явуулав. Шадар сайд өгөн хоёр ойдолчныг хувцаа нэхэж байгаа байдлыг шалгахаар очтол нүдэнд нь юу ч харагдсангүй. Хоёр ойдолчин хоосон газар руу зааж та хараач хувцас нэхэж байгаа торгоны өнгөхээ чанар сайн байгаа биз? Үүнд өвгөн сайд хичнээн нүдээ бүлтэлгэн харавч нүдэнд нь торох зүйл үдэгцэнгүй. Димийл дотроо би тэнийг юм бэ? Энийг бусдад мэдэгдэж болохгүй. Тэгвэл албан тушаалаа алдна гэж бодоод нүднээ шилээ зүүгээд ингэж өгүүлв. Энэ их сайхан ид байна. Өнгөхээ тунч сайхан зөхөж би хаанд өөрийн биеэр айлтгах болно. Өвгөн сайд буцаж очиод хаанда гайхам сайхан хувцас урлаж байна хэмээн айлтгав. Энийний дараа хаан бас дахиж нэг өөр мэрэгэн түшимлээ явуулж хоёр ойдолчны ажлыг шалгуулсанд тэр түшимлийн нүд ч гэсэн өмнөх сайдын адил хувцас нэхэж байгаа гэх машинаас өөр юу ч олж харж чадсангүй. Хоёр лойрчин ч өөрсдийн нэхэж байгаа хувцсны сайныг магтаж сайхан ид байгаа биз гэж асуусанд тэрхүү түшмэл юу ч олж харахгүй байна гэх юм бол тэнийг гэдгээ зарлаж энэ сайхан албан тушаалаа олдож таарна гэж бодоод хоёр лойрчны үгийг дагав. Буцаж очиод хаанда үнэхээр сайхан тансаг ид байна гэж альтгажээ. Эцэст нь хаан өөрийн биеэр тэрхүү идийг үзэхээр болж өмнө явуулсан хоёр түшимлийн хамт хоёр лойрчин дээр хурж очлоо. Хоёр лойрчин ч хааныг үзээд хийж байгаа ажлаа улам илүү хийж хамаг ур чадлаа гаргаж байгаа мэт дүрийг үзүүлв. Хоёр түшмэлж урагш гарч хоосон газар руу зан. Тэрхүү гайхамшигт эдийн өнгөний зохицлыг анхааран үзнэ үү хэмээн хаанаа орив. Тэгээд ханаасаа ингэж асуув. Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Үүнд хаан гайхаж энэ ямар ч ихтэй хэрэг вэ? Миний нүдэнд юу ч харагдахгүй юм. Би тэнийг мулгүй юм болов уу? Энийг бусдад мэдэгдвэл хаан судлаа алдна гэж бодоод өндөр дуугаар энэ их сайхан ид байна. Миний санаад яв цав нийцэж байна. Хаан толгой дохиход олон дагагсад нь юу ч харахгүй байсан ч тэнийг болохоос айж Димийл хааны үгийг дагаж үнэхээр гайхалтай сайхан хэмээн шагшин магтцгаав. Удахгүй болох их ёслолоор энэ сайхан хувцас өмсөх болно гэж айлдаад энэ гайхамшигтай хувцсыг хийж өгсөн хоёрыг одон тэмдгээр шагнаж хааны шадар нэхмэлж цолыг олгов. Их ёслолын урд өдөр хааны шинэ хувцас бэлэн болсныг зарлав. Сайд түшмэл бараа болох ёстой бүгдийг нь дагуулсаар хаан өөрийн биеэр залран ирэв. Хоёр лойрчин шинэ хувцас барьж байгаа дүр үзүүлж ингэж өгүүлв. Харахтун энэ бол өмд. Энэ бол цамц болно. Харин энэ бол нөмрөг. Энэ бол бусад дотоод хувцас. Бүгд аалзны шүүс мэт хөнгөн тул өмссөн хүнд огт мэдрэгдэхгүй. Хааныг дагалдан яваа олон түшмэлүүд Димийл хааны үгийг дагаж шинэ хувцсыг нь харахгүй байгаа хэдий шагшин магтана. Хоёр лойрчин ч хааны хуучин хувцсыг тайлж шинэ хувцсыг нь өмсгөж байгаа дүрсгэж хэсэг сүржигнөв. Хаан шинэ хувцас өмсөж дуусаад толны өмнө очиж наас тааш эргэлдэн шинжин харав. Бүгд л хааны шинэ хувцсыг шагшин магтаж гайхан биширснээ дор дороо өгүүлв. Энэ үед хааныг хаан тулсынхаас ард олдны өмнө гарч ёслох цаг болсныг дуулгав. Хааны гарахаар алхахад шинэ хувцсныхын нөмрөгийг барих хүмүүс ч даган ухас хийв.
Учир нь тэрхүү гайхамшигт шинэ хувцсыг нь олж харахгүй тэнэг амтан болж харагдахаас тэд айж байсан тул дэмийл гараа өргөж нөмрөг барьж байгаа мэт дүрийг гисгэв. Хааныг төрийн их ёслолдоо ихэмсэг байдлаар залран эрэхтэн хурсан олон бүгдээр ам уралдан хааны шинэ хувцсыг шагшин магтана. Тэнгэр минь, манай хааны хувцас өгөөлсгүй сайхан ажээ. Манай хаан жомор зохихгүй хувцс гэж байх штэ. Тэнэг болохоос бүгд имээх тул хааны шинэ хувцсыг харахгүй байгаа хэдий ч бие биенээсээ өрсөн магтаалын үгийг урсгана. Хааны олон хувцснууд дундаас энэ шиг гайхамшигтай үгийг нь барсан хувцс байгаагүй билээ. Ингэж байтал нэг бяцхан жаал "Манай хаан шалдан байна" гэж хашгирсан цугларсан олон тэр жаалын үгийг сонсоод тэр жаал манай хааныг шалдан байна гэлээ. Манай хааныг нүцгэн байна гэлээ хэмээн өвөр зуураа шивнэлтэн шуугилдав. Хаан энэ үгийг сонсоод үнэн үг хэмээн ойлгож ихэд ичсэн боловч хувцтай хүн шиг л явж байгаа дуусгахаас өөр арга үлдсэнгүй. Тэрээр толгоогоо дээш өргөн улам ихэмсэг дүрээр цааш үргэлжлүүлэн алхахад түүний нөмөргөө хормойг баригчнарч гараа дээш хий өргөн ухаантны дүрээр даган алхлав. Сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдөр манай нэвтрүүлэг дахин шин оролцогч ирсэн байна. Чамайг хин гэдэг вэ? Энда. Чи хэдэн настай вэ? 5 настай. Чи тэгвэл Одоо сургуульд орох гэж байгаа юм тий, нэгдүгээр ангид. Тий. Сайн уу Индра? За. Намайг бөөрэ гэдэг. Намайг Энда гэдэг. Танилцахад таатай байна. Чи ямар дуу сонсдог вэ? Би Halloween дэдэг. Аюулаа гэдэг гинэ. Halloween дэдэг. ер нь Like Pink-ийн нэг дуу юу? Тэгвэл чиний мэддэг дуу байгаа юу? Мэддэг дуу? Зан өдөө дугаалаад сайхан үзэндээ явлаа би айлын мэдээ таалдаад ахаа эзэн болоо би айлын мэдээ таалдаад ахаа эзэн болоо би дүүн зүтэй хонда дүүтэн ятан гэлдээд хөөхимэяад хөлсөн бузгаач хаягдан хөөхимэяад хөлсөн бузгаач хаягдан Сайхан зэтгэлээ дүүслэгээд савтай сүнэсэн дамжуулаа гişтэй хаад имэмэн гişтэй ихэд баярлаа гişтэй хаад имэмэн хийдэй ихэд баярлаа Тэдний даастай болоо гэд ийм бэ намайг юулоо буюул имигийн юулун баттай ошиг болондоо буюул имигийн юулун баттай ошиг болондоо Вау! Баяр хүргэе. Ямар гоё дуу чижилсэн. Энд чи дуу юм уу? Тэ. Дуу штэ айл имэ гэдэг дуу дуулаад ах чинь. Чи дахиад өөр гоё дуу мэдэх үү? Мэдээж дэвэж ичгэн болж чи мэдэн. За дуулчих. Жижигэн болж жижиг жигэд ниси жив ангаагаа жив анган дигдэ жив тогли жив бужигли жив тогли жив бужигли жив хой хумбалж мо жив хой ниси жив хамаагаа жив анган ниси жив тогли жив бужигли жив тогли жив бужигли жив хой хумбалж мо жив хой ниси жив Вау. Гой дууллаа. Индра чи үлгэр мэдв үү? мэдэн Тэгвэл чи үлгэрээ яриад өгөөч.
Нэгэн өдөр хулгнууд өөрсний хамгийн том дайсан болох муутай тэмцэлтгээ хуулав гинэ. Муу тэднээс хавь илүү хүчтэй өчөө яаж ч тэдэлэг этэж бөөг мэдэн тухтаж амжих талаа санал зориулгажээ. Хулгнууд мууны аюулгүй савнаасаа үүнээсээ духиж чадахгүй тгүүлсэн тийж байдаасаа ангижхийн тулд янз бүрийн санаа сэтгэлд яялцж харамсалтай тэдгээд дээгтээ үүдэн түшгэ огт санаа байсангүй гин. Тэгтэл тэдний дундаас нэгэн залуу хулган гажиж надаа нэг сайхан санаа байна. Маш энгийн атлаа. Хэдүүлээ мууны хүнзэнд хонх чи хэвээ хонхны дул сонсогдвол мууж бог мэдэж хийшүүдэ гэж бусдаа хэлв. Бүгдээ л залуу хулганы санааг цаашаага магтаж. Яагаад бид ийм санаа бодож болсонгүй вэ гэж биенээсээ асуусан яшилдэж гинэ. Тэгтэл тэдний дундаас нэгэн нас тогтсон хулган гажид залуу хулганы хэлсэн санаа тунш мэгэн байжээ. Гэхдээ бидний дундаас хинэн мууны хүнзэнд хонх зүх бэлээ гэнгүүт бүгдээс намгүн болцгоожээ. Дууссан уу? Дууссан. Ямар сонирхолтой үлгэр вэ те? Тэгээд тэр хулгай яасан бол? Харин тэгээд тэр хулган одоо яасан бол? Нөгөө муурч баригдсан бах та те. Тэгэхээр өнөөдөр Индрамын нэрсэнд баярлаа. Тэгээд бид гуравт гоё үлгэр ярьж өглөө те? Харин тий. Хүүхдүүдээ та нар ч гэсэн энэ нэвтрүүлэгт ормоор байвал Малчин телевиз рүү яраарай. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн бөөрөө хүүхдийн нэвтрүүлгээ ингээд дуусгая. Баярлалаа. Баяртай найзуудаа.